манараа минь юу айцгаанда удаан хүлээгээгүй байх гэж найдаж чинь угаасаа хурдан ихийг хичээж байна. Тэгээд ч миний хоолойны өвчин залхуурал хоёр миний үргэлжсэн бентнараас надтай удаан хамт байна гинэ. За өнөөдөр болохоор 7 дугаар ангийг ярина. Hello Rosie буюу Sano Rosie. За өнгөрсөн ангид болохоор манай Вэгигийн нууц Адамаар дэлгэгдээд дууссан. Харин эхлэлдэр нь болохоор нефтэ чиний наад далавчтай ачигдсан ингэ шалаад эхэлж идэв. Тэгэхээр нөгөө далавчтай ачигсан. Нефтэ надад нөгөө алдагдсан далавчин тэрний эмзэг сэдэ гэж бодохгүй байна уу? Яг л тийний алдагдсан хөх шиг. Хөгч анаага. Иймэрхүү байдлаар манай хүн бас Вэгиг өдөөд амжчихдаг. Гэснээс нэр Вэгигийн хөх хаана хэдий. Вэги тэгээ өөр асуулт байна уу гэсэн чинь Хаскул үнэхээр relatable асуулт асуудаг. Тэр асуусан асуулт нь болохоор яагаад Чарли Деважинтай холбогдох болгонд бидэнд үнэхээр лалрын зүйл тохиолддог юм бэ гэж асуудаг. Тэрэн дээрээ бас Вэги Гялс Чарлиг өмөрөө дамжичдаг. Тэгсэн Энжелтаас бас нэг хариу өгдөнө штэ. Зүгээр сахиус нэнгрүүд бол худалчууд гэд нэг хариу өгдөг. Тэгээд Вэгигийн хэлж байгаа зүйлээр болохоор Чарли бол үнэхээр гомдчихсан өрөөндөл байгаад байгаа юм билээ одоогоор. Тэгсэн хөөрхи үнэхээр л өрөөндөө уйл хийж идэг. Рассел ажил хажууд нь салфетыг бариад зогсож идэг. Тэгтэл тун удалгүй Аластер орж ирдэг. Тэгэж орж ирчээд шоколад байгаа нь мэдгэдэггүй, тоглоод байгаа нь мэдгэдэггүй сонин юм ярьсанд Чарли гомдоод байгаа юм уулаад байгаа юм цаашаараа хөвцчдэг. Тэгтэл Аластер гинт хажуу талд нь гарч ирээд нөгөөхийг чинь чочоогоод унгаад чуваа хөрхий. Нэг л зүйл тодорхой байгаа нь Аластерийн дагуу шалтгаан. Тэр тохиролцоо хэдэг чөтгөр гэдэг бид бүгд мэднэ. Тэгээд одоо Чарлигийн эмзэгхэн байгаа байдал дээр нь дөрөөлж тохиролцоо их гэж байгааг юугаасаа бүгд гадарлаж байгаа бах. Манай Чарли мань болохоор хөрхий эмзэгхэн юм болохоор өөрийгөө self blame хийгээд байдаг. Би хамгийн хэрцгий overlord-оос илүү долоондөр байчихлаа гэд Аластер маань хэдэн үг хаяад амжчихдаг. Чам шиг юм miserable хүн амьдралтаа харсангүй марсангүй өдргээд Чарли болохоор чи байнгын инээмсэглэж идэг, чи биднийг зовж ихийг л харахыг хүсдэг байх гэд хэлсэн чинь одоо бид нарын хамгийн мэдих хамгийн best line of Alastair. Just because you see a smile, don't think you know what's going on underneath. A smile is a valuable tool, my dear. It inspires your friends, keeps your enemies guessing, and ensures that no matter what comes your way, you're the one in control. Ёстой өнөг алга тисцаагаараа манайхан. Тэгээ Чарли манай Аластерт бүэнэлж гардгөө Вэги буюу түүний хамгийн их итгэсэн хүн биш өөрт нь худлаа ярьсан марсан эдрэгээд за би хэлээл энэ яг нэг дийл хийх гээд байна. Тэгэд яг л хэлж дуусаагүй хахад Аластер за тохиролцоо хийгээ гараад ирдэг. Чарли мань угаасаа desperate байсан бол зөвшөөрөхөөс өөр аргагүй болдог. Тохиролцсон мэдтэй. Тохиролцлоо. Вэгүү. Яг цагтаа. Чи юу хийсэн? Түүнээс хол. Вэги. Бэл юу? Гүй Чарли чи тэгээгүй гэж хэлээч. Ингээ харахаар хэдий Вэги түүний гомдоосон ч гэсэн Чарли санаа зовдөг хിവэрэл ах шиг байгаа. Тэгээ Чарли fuck. Тэгээ Чарли болохоор устдаа сахиусан нэнгэрүүдийг устгаж чаддаг ганц хүн Кармела. Тийм болохоор ер нь Кармелатай ер нь жуулцъя гэдэг. Вэги болохоор ер нь сахиусан нэнгэрүүдийг чөтгөрөө даалгах боломжгүй гэж боддог байсан юм билээ. Чарлигийн урам нь угаасаа хугартан байсанд бол нэг үг шидчихдэг. Чи боломжтой гэдгийг мэдсэн байсан ч чи надад хэлэх байсан уу гэдэг. Вэги явж Кармелагаас хэрхэн устгах сахиус нэнгэрүүдээ устгах талаар харин Чарли Аластер хоёр Аластерийн найз руу очиж арми бүрдүүлэхээр явдаг. Тэгээ Вэгийг шатаараа буугаад утсан чи бүхий л хугацаанд ер нь л устгах сахиус нэнгэрүүдээ чөтгөрүүд устгаж болохыг гэж дээ бяцхан хөөрхөн игдүүтэй эг бойсууд маань мэддэг байсан байж тарж байгаа. Тэд тэр болгоно Serpentis хэлсэн чи Serpentis угаасаа эднэрийг солиотой юм ярьдгийг мэддэг болохоор ер нь хүлээж аваагүй байгаа. Гээд хэлж тусаагүй хахад өөр нэгэн эг бой нээр балан юм хэлээд поинтыг нь баталцдаг. Одоогор болохоор хамаг responsibility Чарлигийн нуруунд дээр ирчихсэн болохоор тэр зочид бодлыг ер нь хамгаалж чадахгүй гэдгээ ер нь эртхэн зарлцдаг. Гэтэл тэр Чарлигийн мөрөөдөлд итгэдэг болохоор чадхаараа туслана гэдгийг амладаг. Тэгээ манай хүн Кармела руу очиж хэрхэн тулалтгаа асуухаар явдаг. Үзэгдэл солигдсон чинь манай Аластер Чарли хоёр махчтын тосгонд ирдэг. Тэгэл явах замдаа Чарли бол тэгэл still complain хийгээл явж идэг. Тэгээ Чарли маань одоо л нэг хаана ирсний эргэн тойрноо хардаг. Ваа, супер дупер гей. Тэгээ манай хоёр нэг газар руу орсон чинь дотор нэг амар хот байна. Анхны нөхрөө хэрхий идчихсэн бусдад ирж идэг. Тэр хот байна маань болохоор Роси гэдэг махчтын тосгондоо нилээд нөлөөтэй хүн. Бас Аластерийн хамгийн сайн найз гэж байгаа. Үнэхээр сайн найзууд юм шиг байна те. Тэгээ манай Роси бас хөөхөн тоглоомтой. Энэ охин чинь чамд арай жоохондох юм шүү эдэргээд. Тэгээд Росигийн ярианаас нэг зүйл сонсоход Аластер болохоор asexual
Манай Роуси яаж яагаад cannibal гэхэд дэндүү зочломтгой бас хөөрхий зочингой биш дээ. Ер нь дайлчих гад ядсан чинь хөөрхийдөө Чарли ч бас махчин биш штэ. Хараач дээ. Үнэхээр илдэг юм. Лостер ганц нэг юм хараа сурсан дээр шүү. Бас өгтөөрөө нийлээ ганц эргэтэйгээ дээрлэхтэйгээ. Чарли болохоор тусламж гуйхаасаа санаа зовоод starter хийж өгөхөд Аластер болохоор шууд get to the point guy болохоор шууд хэлчихдэг. Тэгээд нэг хэсэгхэн friendly ярилцлага хийсний дараа Роуси угаасаа туслахаа зөвшөөрчдөг. Үзэгдэл солигдсон чинь манай Вэги жиоста хаалга нүдэж өгж гинөө. Хаалга нээр нохон гөлөг. Битгий хууц. Энд чи юм уу битгий хууц. Би оръё. Чаддаг юм бол шагаад ороод ирч. Битгий шаа зэгцгсэн. Хөлдөж өглөө оръё. За нэргсэн. Тэгээд хаалга нэгдээд Вэги орчихдог. Вэги тэгээд асуух гээд ер нь жоохон хийжсэн чи ер нь бол Кармел болохоор ер нь жоохон хатуу хүүхэн бол тээ. Шууд наанаагүй цаанаагүй шууд 90 секунд гэж. Тэ Вэги тайлбарлажсэн чи аятайхан яраач одоо 80 секунд гэл. Ёо энэ Кармела чи ямар аваа вэ? Ер нь бол Кармела нэр төрөө бодсон ч хүмүүсээ бодсон ч ердөөсөө эднэрт туслах хүсэлгүй байгаа юм билээ. Тэгэд Вэгийг ингээл яриад байжсэн чинь гинт цагч нь дуусчлаа гэж дайрдаг. Тэгэд тэр сахиусан нэгээр энэс хэрцгээ бас хурдан дайрдаг гэж хэлдэг. Нэг талаараа бараг туслах гад жоо юм шүү. За би хэлсэн үгээ буцааж авлаа. Чи үнэхээр сайхан эмэгтэй байна. Үзэгдэл солигдсон чинь манай Роуси ч махчтын тосгоныхныгаа цуглуулж идэг. Тэгэл бүгд үлэрсний дараа Чарли нэг юм ярих гэхлээр нэг Сьюзен гэд ядаргаатай нэг гачи авгаа дундуур нэг тасалдаал. Тэгээ Чарли чинь сүлдээ тисгээ яагаад чамаа хараа халагддаг мө хөөхшин пяста гэждэг. Тэгээ Роуси Чарлиг тавьжил гаваа явчихдаг. Үзэгдэл солигдсон чинь Кармела Вэгийг өстө тулаанд өстө бэлдэж өгж гинөө юм. Вэги босч ирд ёо яагаад байгаа юм бэ гэсэн чинь Кармела чи намайг хэрхэн устгах сахиус нэнгэрүүдийг устгахыг зааж өг гэсэн би тэнийг л хийж гин гэж хэлдэг. Ер нь тэгээ урт устай тулдах хэцүү л ийштэй гэсэн чинь Кармела дээрээ бооцсон байсан үсээ тайлал тулдаад эхэлдэг. Одоо ингээд бидний мэдэх болон хайртай дуу Out for Love. I know you're thirsting for vengeance, Baggy, you're out for blood. Fuel yourself with the fear of losing that out for love, love. Yeah, you just might rise above long as you're out for love. Манай хүн чинь болохоор далавчаа бүрэн алдаагүй мэлээ. Одоо Кармела Кармен түүнийг approve хийдэг. Тэгээ Роуси Чарли тавьшруулах гал ороод ирсэн чинь Чарли бол тэгэл Вэгигийн тухай одоо нөгөө хайртай хүн чинь хэрв таныг betray хийвэл яах вэ гэд нэг тийм юм талаар ингээ ярилцдаг. Дээч хөрхөн Роуси хамт ярилцаж суугаад Чарлид сэтгэлээ нээгээд ер нь бол нэлээд тайвширдаг. Энэ хоёр маань biological age охин хоёр биш ч гэсэн үнэхээр л age охины vibe-ийг үнэхээр сайн өгж илээ. Одоо нэгэнд тайвшраад одоо бэлэн болчихсон болохоор бүх зүйлээ ярихын тулд нөгөө тайз дээр дахиад гарчихдаг. За өнөөдрийн хоёр дахь дуу Ready for this. Have you ever wanted something that was so clear in your mind that you could taste it? You mean like human flesh? Sort of. First time in my life, I might have to be ready for this. Ready to be the one who's leading from the front. Gotta come into my own. Gotta come into my throne. Gotta take charge and me, so who's with me? It's time now to act. They're on the attack. When they move to strike, we will fight, fighting back. We'll follow your lead. Oh, hey. They're dancing along. They're singing a song. Surprised why I knew she could do it all along. For the first time in our lives, we know that we are ready for this. We'll show heaven a fight they won't forget. I really hope that I'm ready for this. Ингээ хоёр талаас Чарли Аластраар армитайгаа харин Вэги зэвсэгтэйгээ ирж идэг. Тэгээд хөөхөн нэгнээс уучлахгүйгээд романслаад амжичтэй. Тэгээд бас чөчөд бүл рүү ороод ирсэн чинь нөгөө хэд манд бас хөөхөн чадах зүйлээ хийгээ байж идэг шүү. Ер нь бол жинхэнэ найзууд л гэж эднэрийг хэлнэ ах. Дараагийн буюу эхний бүлгийн сүүлийн үнэхээр л том юм болох нь дээ. За ингээд дууслаа манган нар минь. Таалагдсан бол лайк, subscribe дараарай. За тэгээ сүүлийн ангитай цуг дараа нь уулзцгаая. Баяртай.